За над дээр ирж байгаа хүмүүсийн 80% нь ер нь бол гал голомтны асуудалтай. За эцгийн гал голомтоос гал голомтыг салгаагүй. За тэгээд ер нь эцгээс дэшээ 2 үе дотор 3 үе дотор уул устай буруу зүрх харьцан ангөр аавлсан ургаамаа түнсэн хүмүүсийн өр удам тодорхой хэмжээнд орж ирдэг. Гал голомт гэдэг бол айл гэрийн өнгө зүс буян хишиг эр хүний хямар сүл дүр хүүхдийг харж дагаж явдаг сахус эр хүний толгон дотор явж явах хэрэгтэй байдаг. Гэтэл нөгөө толгон дотор ч нөгөө айхтар хідэн үеийн хараал ерөөл хідэн үеийн удамшлын суур өвчин хідэн үеийн одоо нөхөр тогтохгүй эхнэр тогтохгүй бас аюу хатуу гал голомттой айл байдаг. Тийм гал голомттой айлаас гал салаагүй хүмүүний амьдрал ерөнхийдөө төхөндөггүй. Ер нь л их асуудалтай хичээгээд энэ зүтгээд энэ ер нь амьдрал явахгүй. Зарим хүмүүс мань болохоор гал салгаагүй жиж галын тахлах хийгээд идэг. Галын тахлах гэдэг чинь бол өөрийнхөө гал голомтыг албан ёсоор эцгийн талаас цуцал гуйж авснараа саллаа гэж үздэг. Тэгснийхаа дараа жил болгон сайхан тахиж 3 жил тасралтгүй сайхан галынхаа үлийг цэгцэлснээрээ тухайн галынхаа сахиусын буян ишгийг хүртдэг учиртай байдаг юм аа. Тийм болохоор хүн болгон өөрийн гэсэн гал голомттой учраас гал голомтонд ач холбогдол өгж гал голомтоо дээдлэж ариун тагшаа авч явах юм бол тухайн хүний ажил үс хямар лундаг эр хүний хямар сүлтийг тэнцүүлж хорж ирсэн ол замаг буян ишгийг бас тогтоож идэг юм галын сахиусанд байдаг юм шүү гэж хэлмээр байна.